Хэмжээшгүй хэд баялаг, агуу их хүч чадал, өгшгөө мөхийн амьдрал, хүссэн зүйлээ өөрийн болгох цорын ганц хүсэл. Бяцхан Аладдин хүсэл биелүүлэгч бэртээс юу хүсэх бол? 14 жилийн өмнө дэлхийд хаасайгүй нууцлаг цамхагуд гарч иржээ. Тэднийг эслэн гэдэг бараг л боломжгүй. Гэхдээ эзэлж чадсан хэмбооч хэмжээшгүй хэд баялаг болон бэртний хүчийг олж авна гэлцдэг. Али Баба гэх энэ хүү хизээний өдөр цамхыг эзэлж хагартлаа баяжхыг мөрөөддөг. Тиймээс ч өдөр бүр ажиллаж мөнгө цуглуулна. Гэтэл нэг өдөр хариуцж авсан тэрэнийх нь хамаг таруусыг цэнхэр өстэй жижигхэн хүү юучгүй идчихсэн байлаа. Таруус гэж юу болохыг ч мэдэхгүй улаан жимс гэж нэрлэнэ. Бүдүүн эзнээ нэрж орлоход мөмийг нь базаж бяцхан Аладдинаас олж Али Баба хагартлаа загнуулж орхивоо. Оройн нөслөж альмаа идэх гэхэд байхгүй. Аладдин бүгдийг нь идээд хайчгаж. Ямар ч тач дэлхийн талаар түүч мэдэхгүй Аладдинд Али Баба цамхгийн төвхийг ярьж өгдөг. Аладдин харин хүзүүндээ зүүсэн лимбэндээ сайхан амраарай өгөө гэсээр унтлаа. 10 жилийн өмнө 7 дахь цамхаг буюу галын бэр даамны цамхаг гарч иржээ. Али Баба мөрөөдлөө ирж Аладдин тэрэнд нь хөөрөхдөө нэг хүн мөргөө тунхчихна. Тэр нь улаан устэй хөөрхөн охин байлаа. Ягаад ч юм хөлөндөө төмөргөнч зүүчгэж боол гэж мэдэхгүй Аладдинд энэ нэг л сан санагдана. Тиймээс ч юу ч бодлого лимбэ үлээж төмөр дөнгөийг нь тас татаад хайчихлаа. Эзэн нөгөө бүдүүн гар ажээ. Улаан устыг зодож манай хоёр руу урлана. Гэтэл Аладдин лимбэ үлээж лимбнээс нь аврах том 2 гар гараад ирдیں۔ Харуулуудын шүргэх төдийдл хийсгэж агаар чичирхийлтэл өнөө бүдүүний дээр алгадаж орхилоо. Энэ гарч ирсэн том гар нь үгөө юм гин. Аладдины хүчтэйг мэдсэн Али Баба муу санаалж цамхаг эзлэхтэй ашиглахаар найзлах гэж оролдоно. Мөмөнд дуртайг нь далимдуулж эмсийн хүрээлээ ороод нас. Даанч гарч явахт нь нөгөө бүдүүн ирж нөхөн төлбөр нэгтэг. Манай хоёрт ямар мөнгө байх биш бүдүүн гарын боол болж насаараа үйлчлэгээр боллоо. Маргааш нь усан үзмийн дарс өнөө улаан уст болон боолууд зөөхөр алдаг. Нөгөө бүдүүн гар замдаа Али Бабаг доромжилж чам шиг боол ахал заяатай гэж хараана. Али Бабач хэлсэнд нь инээмсэглэн таны төмөн зөв гэж хариулна. Ийхүү олон цаг явж нар жаргах үеэр гинтэл газар цөмөрч цөлийн ургамал манай хэдлүү дайрлаа. Дарсны үнэрээр ирсэн юм гин. Хүмүүс сандарч нэг охин ургамлын амлуу унах үед улаан уст барьж авдагч Али Баба туслах гэхэд нь бүдүүн гар дарстай торхоо хамгаалж Али Бабаг түлхчихнэ. Тэгснэ нэг торх дарс 2 болоос үнэтэй гэдیں۔ Гэтэл Али Баба гинт уралж бүдүүнийг түс хэдлэн цохиж нэг муу дарс хүний амнаас үнэтэй байлаа юу? Битгий хуц гэж хэлээд ургамлын амлуу харин орлоо. Нинлүүд Али Бабагийн энэ үйлчлэгийг харсан Аладдины нүд гэрэлтэж лимбэ үлэх үед аврах том би гарч ирээд Али Баба тусалдаг. Торхтой дарсыг хагалж улаан устыг аврахдаа Али Баба өөрөө ургамлын аманд орчихно. Ингээд л өнгөрлөө гэтэл Аладдин толгоон дах боолтой тайлж өнөөх нь нисдэг хэвс байжээ. Али Баба чөв талентайгаа эвлэрч өөхгөө төвччихэл Аладдин бүдүүний бүх торхтой дарсыг асгаж Али Бабаг авардаг. Бяцхан Аладдин хүсэл биелүүлэгч бэртнээс хэмжээшгүйхэд баялаг, агуу их хүч чадал, өгшгөө мөнхийн амьдрал биш, ердөөл түүний найз залахыг хүссэн байж. Ийхүү Аладдин болон Али Баба хоёр учирч тэдний нөхөрлөлж бас эхэллээ. Тэдний эхний очих газар бол 7 дахь цамхаг галын бэр даамон. Social Sigman Монголын номер 1 social media marketing платформ. Facebook, Instagram, TikTok гээд бүх сошиал дагагч лайк, үзэлтэй нэмэхэд хамгийн хялбар, хурдан, хямд үйлчилгээ аваарай. Нэг товшилтоор таны профайл өснө. Манай affiliate систем нэгдээд найзуудаа хүрээд тэдний зарцуулсан дүнгээс 3-аас 15% ашиг аваарай. Хурдан үйлчилгээ, 24/7 дэмжлэг, захиалга хянах бүгд нэг доор. Social Sigman. Grow smart, grow fast. Цамхгийн хаалгаар ормогцол дэлхийг дээрээс нь харж нэг мэдгэд агуу гэмээр газар иржээ. Унсан ус нь шатдаг ус. Тосноос амар шатдаг за. Тэнхүү аврах чулуунаас зогтож цэнхэр цэцгсээр дүүрэн газар ирлээ. Аладдин өсөд бүр ямар ч хүчгүй болчих. Али Баба юутай ч хоол олохор болтол хөрхи Аладдин минь идүүлж идэг үздэй. Али Баба тултаж бүх мангас нь хэдэн хэсэг цавчдагч цавчулсан хэдэн хоорондоо нилээд мутант мангас болоод хувирчин. Манай хоёр руу галаар үлээж Аладдин байдаг хүчээ шавхан үүгөг дуудаж арай гэж ялдаг. Даанч биеийн туйлдаж ухаан алдаад унчина. Манай хоёрыг амарч явах зур араас нь хотын захирагч өнөө улаан устыг дагуулад ороод ирж Аладдиныг хармагцаал чамайг ирэхийг 10 жил хүлээлээ гэд ухаангүй Аладдиныг авч явах нэ. Али Баба зогсох гэхэд төмөр багтай болоо Али Баба руу дайруулж манай хүнийг алах гэхэд дайралтаас нь болтож төмөр багтыг альчдаг. Гэтэл хотын захирагч ууралж төмөр багтыг зодсноо Али Баба гүртэн туслахыг асууна. Угаасаа хотын захирагч энэ хүртэл ирэхдээ дагуулж ирсэн бүх зэргүүдээ өрхөн далдаа тусгачиж ямар ч тач Али Баба өгөнд нь орж хамт явахаар боллоо. Цааш яваад галт үрхээр дүүрэн нэгэн хонголт толдог. Үүдэнд нь Туран гэх язгууртай хүмүүс л уншиж чаддаг эртний хэлээр бичиж. Гэтэл ягаад ч юм Али Баба тэр бичгийг нь уншиж галтай хамт бүжгэл луугийн соёог дав. Луугийн сүүлэнд үнэн өгдөж байгаа. Гэх заавар байгааг мэдэндээ.
Харин хотын захирагч галт хонглоор Али Бабаг ганцаараа ингэ явуулахаар болно. Манай хүнч зааврын дагуу шалангаа хичэн болтож амархан хичэн хонглын төгсгөл очдог. Тэгээд нууц хөшөөрөд татаж галыг унтраасан боловч хуулран эргэх гал Али Бабаг тэрхэн зур шатааж орхилоо. Аладдин сэрээд Али Бабаг асуухад хотын захирагч "Чиний лембиг аваад зугтцсан" гэд хэлчихдэг. Аладдин ч юу гэж итгэх вэ? Улаан өстөөс Али Бабад юу болсон асууна. Улаан өст бодож удаж Аладдинд "Танаа найз биднийг хамгаалаад өгсөн" гэхэд тэр дээр нь Али Баба харж идэг нас. Нөгөө туран хэлээр бичсэн бичвэрийн жинхэнэ тайлал нь галтай хамт бүжгэл Луугийн соёог дав. Луугийн сүүлэнд хүрэхээс өмнө Луугийн аманд үнэн нөгдөж байгаа байжээ. Али Бабад сансандаа хөрч манай хоёр зугт гэхэд улаан өст газар цөмөртөл хан дээр гүдийн. Гэхдээ барьж чаддгүй л дээ. Ийхүү манай хоёр 7 дахь цамхаг галын бэрт Аманы эрдэнсийн өрөнд хүрлээ. Алгыг онгойлгох үед бүхэл зүйл сарнин алга болж тэнгэрт толсон цамхаг дээр байлаа. Энэ бол үхсдийн хот Некрополис. Манай хоёр тэнгэрт толсон галын зүг явж иртэл нөгөө хотын захирагч хоёр боолоо дагуулад аль хэдийн хүрээд ирчиж. Улаан ус Аладдин руу нүд ирмэх зурт дайрч нистэл нүшгэлнэ. Харин хотын захирагч Али Баба руу дайрч амархан ялчна гэж бодтол Али Баба бүх дайралтаас нь болтож зөвхөн язгуурт нүүдэл сурдаг гих сэлмийн урлаг ашиглан толддог. Тэгээд улаан устыг аврах гэхэд Али Бабаг хан цавд хайчдгийн. Хотын захирагчийн үгнээс гарч чаддаггүй. Эцсийн мөчөд Али Бабаг алах гэхэд унтж байсан Аладдин сэржээ. Улаан устыг шидээр зогсоож манай хоёр яллаа. Гэтэл хотын захирагч "Чи мөн байж миний 10 жил хүлээсэн хүн. Одоо намайг хаан болго" гэдгийн. Энэ хотын захирагчийг бага ахт нь нууцлаг нэг шиттэн 10 жилийн дараа Аладдин ирж энэ хүүг хаан болгоно гэж зөгнсөн байжээ. Тиймээс л Аладдиныг авах гээд байгаа юм байна. Ямар ч тач Аладдин саналаас нь татгалзаж Али Баба руу очих үед дүрлэлсэн гал сүндэрлэж галын бэр дамуун заларлаа. Тэгснээ шууд Али Бабаг "Чи хаан болох хүн үү?" гэснээ Аладдины урд мэхийн ослоод "Хүндэт маги" гэж авсан. Үгөө гарч ирж Амонтой ярьдагч юу гэд авааг нь ойлгодгүй. Ямар тач маги гэдэг бол шидтнүүдийн дундах шидтэн. Бүхнийг захирагч үнэмлэхүй хааныг сонгох ёстой нэг юм гин. Цамхагыг цэвэрлсэн болохоор гарах гэхэд улаан уст гардаггүй. Хүүхэд байхаас бол боол байсан болохоор хэдийнэ түүний зүр сэтгэлд дөнгө гинжин хадагдчихжээ. Зүгтэж чадахгүй эргэлзэж байхад нь багтаа бол гарнаас нь татаж "Би нэгэнтэй гараад цуссан. Харин чи өөр. Тиймээс амьдр морж яана" гэд гинжин тас татаж хайсан юм. Манай гурав цамхагаас шидийн торгоор гардаг. Анхны цамхагыг цэвэрлсэн болохоор одоо дараагийн адал явдлынхаа зүг хөдлөнө. Манай хоёр баяртай мишээж хамтдаа явцгаая гэж амласан боловч Аладдин сэрэх үед сүмбэрлэн харагдах уул өргөн уудам тал нутаг морин дэл дээр дээл өмсөх хүмүүс өгцөн юм. Манай хоёр шал өөр газар ирчихжээ. Али Баба олсон мөнгөөрөө бүх боолуудыг чөлөөлж сургаггүй болсон Аладдиныг хайхаар аян замдаа гардаг. Аладдин нүдэ нэтэл тооноор нар тусах Монгол гэрч сэрдийн хажууд нэг эмээ сүйт ажиж хандсан зогсож байна. Эмээ удган юм байна л да. Энэ охины туяа харин энэ залууг дорж гэдэг. Монголчуудын болохоор нүүдэлж амьдардаг. Энэ ирсэн газар нь явган явбал 2 жил явхаар тийм хол газар юм гин. Бяцхан Аладдин удган эмээтэй ярилцаж түүнийг тойрох шар зүйл рүүф гэдгийг олж мэднэ. Бүхэл зүйлс рүүфээс бүтдэг. Рүүф бүрэлдэн бий болж хүний ам үүснэ. Харин нас нөхцөн хүн буцаад рүүф рүү буцдаг. Тиймээс энэ бүх шар зүйлс бүгд нэгэн цагт амьдарч байсан хүмүүс юм гин. Энэ хүчийг ашиглаж чаддаг нь зөвхөн рүүфт хайрлагцсан хүн буюу маги. Оройн бяцхан Аладдин найрлж монголчуудын талаар илүү их зүйл мэдэж авна. Өглөө нь гүүний самууж морь унах гихт нь аваад тавьчихна. Унахаас өмнө чамин хувцтай охин аварсан нь Ко хаант улсын 3 дахь гүнж Рен Хакуэн байлаа. Манай удган эмээх Монгол улсын 155 дахь хааны ач охин байжээ. Харин анхны хаан нь дэлхийн талыг эзэлж чөтгөр мэд хүчтэй хэмээгддэг магигаар сонгогдсон хамгийн анхны хаадуудын хаан үнэмлэхүй хаан байсан гэдэг. Даанч одоо газар нутгаа алдаж нүүдэлж амьдрах болжээ. Тиймээс хүчгүй болсон монголчуудыг Ко хаант улс дагаар оруулахаар ирж ууг нь туяа ирсэн зочдод айг өгж дайлах гэсэн боловч энэ нэг хулгайч түлхэж унгаад муусан хөдөөний юмнууд дагаар оруулаар гэдیں۔ Дорж ууралж дайрдагч дайн дэгдэж магадгүй учраас болно. Оройн нөгөө муулгаач монголчуудыг алах хэрэгтэй хөдөөний юмнууд хэрэггүй гэж хэлнэ. Хакуэн гүнж харин ивэрч болон монголчуудыг дагаар оруулахыг хүсдэг. Удаачгүй Аладдин ирж Хакуэн гүнжээс монголчуудыг зүгээр орхихыг гүн. Хакуэн гүнж Аладдинд "Надад хүчээр дайрах бодол байхгүй. Ивэр бүгдийг шийтгэхийг хүсэж байна" гэхэд түүнийг тойрон рүүф эргэлдэнэ. Харин энэ үеэр нөгөө мөн нөхөрч нь монголчууд руу дайрч хамаг охтуудыг хулгайлцгаж дорж ирчүүдэд цуглуулж араас нь явхад манай эмээ "Хүн алж болохгүй шүү. Дайн дэгдэн шүү" гэж захин явуулна. Манай хэд ч араас нь дахиж дор нь гүйцдэг. Харавсан сумнаас нь болтож өнөөмөө цэргүүд нь бүр шок. Дорж уг нь бие барьдагч туяг хараад сэлмээ далайваа гэж. Манай эмээ санаа зовсон шинж алга. Угаасаа л ялна гэцэн л сууж ийн. Аладдин эмээд Хакуэн гүнжтэй ярилцсан тухайгаа хэлнэ. Энэ үеэр манай хэд сэлмээ агсаж бүх охтуудаа аварчихсан ирдэг. Дорж хэдий уурсан ч гэсэн эцсийн мөчөд төвчиж ганц ч хүн алалгүй иржээ. Энэ үеэр эмээ бодлогоширч "Бидний хамгаалах ёстой зүйл юу вэ? Газар нутаг уу? Аль эсвэл нэр төрөө? Миний бодлоор монголчууд гэдэг бол ард түмэн. Бидний хамгаалах ёстой зүйл бол хүмүүс.
Тиймээс юу ч болж байсан дайн хийн гэдэг яавч зөв зүйл биш гэд Ко хаан тусад дагаар орохор боллоо. Манай хэд гал тайран хууч өрөн сон удган эмээ маань сарлуу ширтэн хамгаалагчтай гэр бүлээ хамгаалсандаа баярлан зогсоход эсгэрэн ирэх сум нурууг нь нэвтлэн туслаа. Хэдий яравчлан имчилсэн боловч эмээгийн би нэгэнтээ муджээ. Манай хэд уралж Ко улстай дайтахар болно. Харин энэ үеэр Ко улсын цэрэг алуулсан байдалтай олддог. Нөгөө муугаар цэргийг нь алсан гэж монголчуудтай мөн дайтахар болно. Хакуин гүнж гайхаж туслахаа дагуулan монголчуудын зүг зүгэллээ. Манай хэд шууд Хакуин гүнжлүүд арихад Хакуин болцсонгүй. Харин ч үл ойлголцлоо залруулахыг хүснэ. Эмээ эцсийн хүчээ шахаж Хакуин гүнжтэй ярилцахаар иржээ. Тинхүү өөрийнхөө шаргацныг ч тоолгүй монголчуудыг хамгаалж өгөөч гэж хүсдэг. Хакуин гүнж эмээгийн хүсснээр юу ч болсон хамгаалах болно гэд Хакуин гүнжийн өмнө өвдөх сөгдөн Ко хаан тусад албан ёсоор дагаар орлоо. Үүний дараа удган эмээ шархаа далгүй нас ордог. Бүхэл зүйлс Руфээс бүрдсэн. Руф бүрэлдэмбэ болохтой хүн болж төрдөг бол өх үедээ буцаад Руф болж хувирдаг. Тиймээс үхлээгээд гуниглах зүйл байхгүй. Хэдий удган эмээ өгсөн ч гэсэн Руф болон Аладдин туслах үз. Хакуин буцаад явахад нь нөгөө муугаар монголчууд руу дарих гээд ирж байна. Анхнаасаа л эмээг харамсан хүн нь өөрийнхөө цэргийг алсан хүний нөхөр өөрөө ээж. Учрыг нь мэдсэн Хакуин галахаар харахад дэвүүрээс цэвэд хамгаалцдаг. Дэвүүрээс нь гэрэл гарч салхи шуурган дэгдэхтэй зэрэгцэн Хакуины хувц зөрчлөгдөж салхины бэрд Паймоны хүч гарч ирлээ. Торнадо өсгөж хамаг цэргийг нь дийлдэгч Хакуины хүч барагдаж яах аргагүй баригдчихна. Ийхүү алуулах гэхдээ дэлбэрэл дүүсч Аладдин иржээ. Нөгөө муу гарыг өвөө ганц цохиод алчхна. Аладдин ирэхэд нь Хакуины дэвүүр гэрэлтэж хүрх үед салхины бэрд Паймон өөрийн биеэр заларлаа. Хакуин бас Али Баба шиг хааны нэр дэвшигчим гин. Ко хаан тулсын магигаар сонгогдож салхины бэрд Паймоны хүчийг эзэмшигч. Аладдинаас өөр маги бас байдаг. Маги бүр өөрийн гэсэн хаадын хаан, үнэмлэхүй хаан болох хүнийг сонгож бэрдний хүчийг өгдөг. Ямар ч тач санааныгүй байдлаар удган эмээ монголчууд Хакуин гүнжтэй учирсан Аладдины явах цаг болжээ. Шинэхэн танилуттайгаа салах ёсхийн Али Баба хайх аян замдаа гарлаа. Манай хэд салснаас хойш баггүй хугацаа өнгөрчээ. Моржана, хар үст, шар үст хоёр охинтой танилцаж хамтдаа Барбад хаан улс руу явж гин. Гэтэл мор юм л өвдөг сөдөж хамт яваад баярлаа. Гэд үдийн их чөлөөтэй болсон ч гэсэн цаанаас л нэг эвгүй байгаа алтай. Гинчнээс нь болж тогтсон хөлөндөх сорвоо харж боолосон үеийн бодогдно. Хурдхан Барбад руу ямаар байсан ч дээрэмчид замыг хааж явах аргагүй болжээ. Оройн мор дээрэмчдийг ялж зам нэхэр олондоо шууд л голд нь бууж хамгийн хүчтэй нь хүрээдэр гэд өөрөөс нь 5 дахин том хүнийг ганц цохиод л унах чинь. Бүх дээрэмчид нийлж дайрсан боловч бартаггүй. Харин цагаан үстэй боолын худалдаач морыг харж Куин охин чинь харанхуй твийн удирдагч Фаналис гэж юу. Мор харанхуй твд амьдардаг биеийн хүч нь хүнийхээс хэд дахин илүү Фаналис гэх овгийн хүн байжээ. Цагаан үст хэрээгээр дайрч зүсэх төдөд унтулдаг хороор унтуулчихна. Боол байсан үеэ харж арц зэрэгтэн Наажагийн охин хажууд нь байж гин. Тосгонлон дараад боол болох хор олгалчиж айсандаа ойлгохт нь мор аргатахаарын охинд туслана гэж амладаг. Өглөөс ирэхэд Наажа халуурч ханаад төрчгөж гэтэл өнөө цагаан үст өвчтэй бол хэрэггүй гэд нохоон тайж өгөхөр боллоо. Мор тусламар байсан ч биеийг хөдөлдөггүй. Хөлөндөх гинжин биеийг нь биш сэтгэлийг нь хүлсэн байлаа. Гэвч сүүлийн мөчөд морыг аварч амь өргөцсөн багтай болын одоо чи ирэх чөлөөтэй ийм хингэж чамайг харж чадна гэж үү гэж хэлхэн сонсогдож тэрхэн зур хөлөндөх гинжээ хаг зөхөж орилох төдийдл чонноо зогтож мор бол Фаналис харанхуй твийг захирагч хамгийн хүчрэхэг дайчдын овог. Мор цагаан үстийг ялж түнд баригдсан бүх болыг чөлөөлдөг. Наажаг ээж авд нөхтөл юу вэ? Боолууд дунд Аладдин бэжидийн Али Бабаг хайж анх байсан газартаа очтол байгаагүй гин. Тиймээс түүнийг хайж мортой адил Барбад руу яваан байна. Оройн манай хэд найрлж мор Аладдин хоёр салж Барбад руу явах замдаа гарлаа. Гүй Али Бабаг олчих уу гэтэл чармын үцгэн шал өрхөн байлаа. Намайг син гэж дуудаарай гин. Унтж явахдаа дээрэмдүүлчихсэн болтой. Жижигхэн ч гэсэн Аладдины хувцснаас өмсөж худалдаа 8-ны хаан тулс Барбадад иржээ. Энэ улс гаднаасаа л баян мэт харагдавч ард иргэдэн аль хэдийн өлсөж өгөх дээрээ тулчиж тэнэг хааны бодлогогүй үйлээс болж ийм байдалд хүржээ. Өнөө чармын үцгэн син чинь өмнө хэрэгтэй Сендри улсын хаан Синдбад байжээ. Барбад улстай худалдаа явуулах бичиг авахар ирсэн байна. Гэтэл худалдаа явуулах бичгийг Сендри хаан тулсад биш Ко хаан тулсад өгнө гэдгийг Синдбад ууралсан ч хийж чадах зүйл байсангүй. Хамт ирсэн хоёр туслах нь Жафар болон Масрур. Масрур мортой адилхан Фаналис болж таарна. Аладдин хүчээ харуулж маги гэдгээ хэлтэл би Синдбад штэ гэдیں۔ Манай хэд огтхонч гайхсангууд Синдбад гайхаж 70 хаан хамгийн олон бэрд эзэмшигч Синдбад гэж хэлсэн ч манай хоёр мэддгүй. Ямар тач Барбадад Робин Гуд гарч ирсэн байл да. Баячуудыг дэрэмдэж ядууст тусалдаг. Синдбад энэ хүмүүсийг барьж Барбадын хаан туслахыг хүссэн ч бэрдний хүчтэй зэвсэгнүүдээ бүгдийг дэрэмдүүлсэн за. Тиймээс Аладдин туслахаар улаан манан татаж Робин Гуд арих үед өгөө гаргахад дэрэмждийн толгойлогч гээд Али Баба гараад ирдیں۔ Аладдин гахсан ч уулзсандаа баярлаад гараа сунгахад жишимчгүй өнгөрч би чам тушааж байна. Галын бэрт аамон гэж асар том гал гаргаж баян худалдаачныг дэрэмдэнэ.
Аладдиныг хайж Барбадад ирэхдээ багын найз Касимтай тарж түүн туслахаар шийдсэн нь энэ байж. Оройн нь Аладдинг явуулсан дах ямарч дээшээ хараад хэвттэл Мор ээжидийн Али Баба дэмэл Морыг явахыг асууж Морч үгийг нь сонсолгүй түүнийг холгалцдаг. Удаан уулзаагүй манайх хоёр уулзаж юу болсон, яаж ирсэн тухайгаа ярилцсан. Харин одоо Али Баба яаж яваад дээрэмчтэй толгойлогч болсон мэдхийн тулд Али Бабагийн өнгөрсөн төглөө бичээ. Энэ буржгар үстэй хүү бол Касим, Али Бабагийн носон багын найз нь. Али Бабагийн ээж бие худалдаж мөнгө олдогч Али Бабаг юу юунаас илүү хайрладаг. Харин Касимийн аав эсэргээрээ нэг өдөр харгас аав нь алга болж Касим болон охин дүү нь Али Бабагийн хамт амьдрах болжээ. Тарчиххан амьдралтаа ч аж аргалтай өдрүүд үргэлжилж харамсалтай нь Али Бабагийн ээж хүнд өвчнөөр таалал төгсдөг. Удаачгүй Барбад улсын хаан ядруухан байдалтай энэ газар ирж "Чи миний хүү, одооноос ордонд амьдр" гэдیں۔ Али Баба Касимтай ярилцсан боловч өнөөх нь хөөж туугаад төрж өссөн газар гэр бүлээ орхиод Али Баба хааны ордонд иржээ. Цаг хугацаа өнгөрч нэг л өдөр Али Баба Касим хоёр дахин учирдаг. Даанч Касим нэгэнтэй гинэн цайлган хүү биш болсон байлаа. Али Бабаг хуурч ордон руу орох нууц зам заалгана. Барбад улс нийт 3 хан хүүтэй. Том ах Ахмад нь залхуу хориг, дунд ах Сахмад нь хулчгар. Харин баг дүү Али Баба л хаан болоход хамгийн тохирсон нэгэн байлаа. Даанч хаан аав нь хаан тулсаа даатгаж үлдэх яг тэр шөнө Касим дайрч хааны ордныг шатааж хаан аав нь таалал төгсдөг. Али Баба бүх борог өөрөө өөрч ордноос явсан байжээ. Гэтэл тэнэг ах нь хаан болсноос хойш Барбад улс ард иргэдээ юу ч хүү хайчихсан. Тийм болохоор тэнэг ахыгаа болиулахаар Касимд туслахаар шийджээ. Гэтэл энэ үеэр хан цөмөлж Касим ороод ирнэ. Али Бабаг аваад зүхтх гихтэн Синдбад ирж болиулдаг. Масруур ганц л давшилтаараа бүх зэргийг унахчихна. Касим шидийн сэлэм ашигласан ч ямар ч нөлөө байдаггүй. Эцэст нь Али Баба Синдбадтай тулдахаар боллоо. Бэрдний хүчийг ашигласан боловч Синдбад мангар амархан хүчийг нь зогсоож Али Бабаг элчин. Тэгснээл муусан тэнэгүүд ард иргэдийн төлөө тулдаж байгаа ч зөв. Гэхдээ буруу арга ашиглаад байна. Намайг бүлэгтээ элсүүл гэдیں۔ Касим уралж "Чи биднийг доромжлоод нь үү? Өсөж үзээгүй чи биднэрт туслана гэж үү?" гэхэд Жафар уралж "Чи юугаа мэддгийг" гэд яг алхана. Ямар ч тач Робин Гудман Синдбадын тусламжтай шин зүйл туршихаар боллоо. Маргааш нь тусламж хэрэгтэй бүх хүн хааны ордонд ирээрээ гэсэн бичиг тарааж Синдбад Али Баба хоёр Ахмад хаантай уулздаг. Гэтэл нь Ахмад Али Бабаг дүүгээ гэж уддаггүй за. Луунга эднүү лага эднүү миний дур гэд хөөцдөг. Юу болсон тухай сонсохоор ирсэн хүмүүст юу гэж хэлэхээ мэддэггүй. Гэтэл Синдбад хаантай уулзаж ярилцсан ч нааштай хариу сонссонгүй. Гэхдээ зүгээрээ бид хийх ёстойгоо хийсэн. Битгий буужиг. Та нарыг Барбад улс хөсөр хайсан ч Синдриос та нарыг хүлээж авах болно гэвэ. Гэтэл нэстэг хэв сонсон өөр нэгэн маги гараад ирлээ. Нэр нь Жудал, Ко хантулсан маги. Аладдиныг харснаа "Чи бас маги юм уу? Танилцъя" гэснээр нүүрэнд нь цогчдیں۔ Тэгснээ "Чиний хааны энэ дэр дэвшигч юм уу? Арчаагүй гарвэ" гэхэд Аладдин уралж "Битгий миний найзыг доромжил" гэд маги хоорондын тулаан эхэллээ. Рүүф ашиглаж дайрвал би бинийхээ хүчийг сороод авчдсан байна. Тэрийг нь мэдсэн Жафар шид ашиглаж Рүүфээ цахилгаан болгож хувиргана. Азар өвгөө гарч ирж хамгаалдагч манай хүн одоохондоо шид ашиглаж мэдэхгүй. Жафар үргэлжлүүлэн агсан төвшин шид хэрэглэх үед өвгөө дайрч цохиж унгаана. Гэтэл Жафарын шид араас нь нэрж өвгөө Аладдиныг хамгаалж шаарддаг. Шарх бүрээс нь Рүүф урсаж Аладдин хүч өгөх гэсэн ч болдоггүй. Баярлсан Жафар. Ямар ч зугаатай байна. Би төрснөөсөө хойш ингэж хөгжилдөж байсангүй. Дахиад тоглоом маги гин. Аладдин болохыг гуйсан ч Жафар болилгүй дахиад дарахад мор авардаг. Али Баба зөрүүлэн дайрдагч яг ч дийлж чадсангүй. Гэтэл шаардсан байх ёстой өвгөө араас нь хийслэн цогчдیں۔ Жафар сэргэж амжихаас өмнө дээрээс нь нам цохино. Босож ирэхэд нь дахиад нам. Аладдин өвгөөд хүч өгөөгүй ч өвгөө өөрийн хүчээр тулдаж байлаа. Жафар аврах том өсөөр өвгөөгийн цээжийг нэвт сүлбэн. Ялтлаа гэд баярлах тэрхэн мөчд өвгөө аврах том гараараа Жафарыг барьж бяц базаж орхиноо. Өвгөө нэгэнтээ Аладдины бэрд биш олжээ. Гарандаа хүчээ төвлөрүүлж Жафарыг алхаар дайрна. Дөргөлтөөс нь болж газар хөдөлж ойр хавьнд бүхэлдээ сүрдэг. Гэтэл өвгөөгийн дайралт хүрэхээс өмнө аварцсан байдیں۔ Ко хант улсын гүнж цэргүүдийн хамт иржээ. Үсэндх хатгуураа авч усны бэрд Винягийн хүчийг ашиглана. Өвгөө өсөрч зогхоход хамгаалтын ус нь уршдаг. Гүнж хүчээ хатгууртаа төвлөрүүлж усны бэрд Винягийн зэвсэг болгон хувиргана. Өвгөөгийн урдаас дайрч цээжийг нь сүлбээд өвгөө ялагдлаа. Аладдин уралхад 3 туслагтаа манай хэдийг алгаж тушаана. Заан шиг биетэй масрууртай энэ тэнцүү хүчтэй. Нөгөө нэг нь моороос хурдан ирвшчиг нь Али Бабатай үзэж өнөө гүнж чинь Аладдинтай толдох нэ. Гэтэл Синдбад хүчийг нь болиулж Ко хант улсын гүнжээ. Синдри хант улсын хаан Синдбад миний би гуйж байна. Одоо энийгээ бол гэсэн чинь нүүр нь улааж ичээд цэргүүдээ аваад буцлаа. Аладдины лимбнээс өвөөгийн тэмдэг алга болчихжээ. Оройн моор Али Бабагийн өрөөнд орж иртэл ийм байлтай байж идэг нас. Би нөвдөд шархаа харж исэн байна л да. Гэтэл Аладдин гинтл ухаан алдаад унцдаг. Өвгөөг авчрах гэж хамаг хүчээ лимб рүүгээ явуулчих. Бүх зүйл Рүүфээс бүрддгийн адилаар Рүүфээ алдвал өхнө. Энэ үед манай хэд дээр Барбад хаан тулсын хоёр дахь ханхуу Сахмад иржээ.
Энэ ах нь атрофобиатай байна л да. Тэгсэн ч гэсэн зорин байж Али Бабатай уулзгаар ирсэн байж. Манай эдэгэнд ингэж байх зур Ахмад ах нь Барбадын бүх иргэдийг бол олохоор алчихжээ. Энэ бүх тэнэглэл банк хэргийг шиддэн ирснээс эхэлсэн аж. Ахмадын тархийг угааж цаасан мөнгө хэрэглүүлж мөнгөнд дуусах бүрт нэмж мөнгө өгөөд нэг л мэтгэд аимшигтай хөрөнд орчихсон байлаа. Өрөө дарж тансаг амьдралаа өргөжлүүлэхийн тулд болчлолын гэрээ байгуулахаар болжээ. Түүний энэ тэнэглэлийг зогсоож чадах ганц хүн бол Барбадын 3 дахь хан хүү Али Баба гэж хулчгаар ах нь Али Бабагаас гуйдаг. Манай хүн жоохон өөртөө итгэх хүн байна л да. Тиймээс өөрийг энэ улсыг аварч чадах хэсэгтээ эргэлддэг. Энийг Синдбад аль хэдийн анзаарчихсан байлаа. Энэ хүү хулчгаар дээрэс нь хүчтэй биш. Ийм хүнийг маги ягаад хааны нэр дэвшигчээр сонгосон бол доо. Гэтэл энийг нь мор сонсоод хулчгаар байж магадгүй. Гэхдээ тэр л хүн намайг боол охот аварсан. Энэ улсыг ч бас тэр аврах болно. Би түүнд итгэж байна гэдэг. Али Баба гарч яваад тусламж хэрэгтэй маш олон хүнтэй таарна. Бүгд л Али Бабагаас энэ улсыг өөрчилж өгөхийг хүсдэг. Гэтэл Касим Ахмад хаан иргэдээ дайн болох гэж байгаа хүмүүс мэдэгдээд иргэний дайн хийхээр төлөвлөжээ. Дайн хийвэл хэдэн зуун хэдэн мянган хүн өгөх нь гарцаагүй. Гэхдээ ялах нь бат үз. Сайн төлөвлөгөө боловч Али Бабад энэ нь таалагдсангүй. Тийм болохоор Касимыг зогсоохоор зориг орон Синдбадаас тусламж хүсэх нь тэр. Маргааш нь Синдбад өөрийн биеэр Али Бабад Бердний хүч удирдах тухай заана. Үүнээс хойш 7 хоног өнгөрчээ. Али Баба Аладдин дээрэрч намайг үргэлж дэмждэгт баярлалаа. Би юу хийхээ одоо л ойлголоо гэд хааны ордонд ганцаараа ирвэ. Би бол Барбад хаан тулсын 3 дахь хан хүү Али Баба Саружа хаалгаанэ. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк сабаа дараарай. Дараагийн хэсгээр уулзъя.